За сайн мэцхан үстэй манай өсвөр хэлж байна. Монгол төрийн бодлого, Монгол улсын одоо төрийн эрх барих дээд байгууллага төвийн айл ажиллагаа болон бус зүйлтэй холбоотой одоо маш олон асуудлууд бидний өмнөөс хариулт нэгж байгаа. Ингээд бид энэ удаа Монгол улсын одоо сүүлийн 27 жилд өндрөлтөнд шалгаж байсан олон салбарын сайд хийж байсныг ирхмийг хөтөлбөртөө орж оролцуулж байна. Ингээд жижигхэн төрсөжүүлье. Тамара зочин барилгаж сайд манай хойсоос тасан одоо таны бүх одоо ямд ажилласан одоо сайд хийсэн юу гэрүүлэх олон юу нэр дурдах бах. Тэгээд нэг төрөл төтгөлцөөд одоо 16 оны сонгуулийн дараагаар бол бас жоохон чөлөөтэй байх шиг боллоо. Энэ хугацаанд та одоо Монголын нэг улс төрийн байдлыг хараад яг ямар дүгнэлт хийж ямар бодолтой байна вэ? За хамгийн сүүлийн дүгнэлт гэх юм бол өнөөдөр би нэвлийн бохирдол хийлгсэн. Хоёулаа тэрийг таарч ярих уу? Миний өнөөдөр хийсэн хөвлийн бохирдол бол улсын их хурлаас эрхвэрх нөхдийн зүгээс одоо боловсруулж хэлэлцүүлж байгаа үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн сэдвээр би хийсэн. Яг хөвлийн бохирдол гэсэн үгээр зэрэг яаруу одоо хийсэн байх гэхээр зэрэг энэ үндсэн хуулинд оруулах өөрчлөлт гэдэг зүйлийг олон түвний сонор анхаарал төдийлөн хүргэлгүй утга учирын сайн одоо ярьж хэлэлцэлгүй өөрсний одоо зөв хэрэгтэй гэж үзсэн юм уу та. Тийм төслөө бол одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулийн шуурган дундуур явуулчих ийм одоо зүйл харагдж байна. За хамгийн гол нь энэ өргөн хэлэлцүүлэг явахгүй. Өргөн хэлэлцүүлэг явууч хүмүүс үнэхээр одоо өөрийн тодорхой байр суурь гаргаж иж одоо санал өгөх боломжийг өгөхгүй байна гэдэг ийм зүйлийг хэлээд хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, за сөрөг хүчний улс төрийн намууд одоо энэ дээр анхаарлаа хандуулаач. Бүгдээрээ хэлэлцүүлэг хийя. Нийгэмдээ мэдээлэл өгье гэж л одоо ингэж би хөвлийн бохирдол хийсэн. Тий, манай студийн одоо гол зорилго бол ингээд хамгийн сонирхол татсан сэдвээр ярилцдаг. Тэгээд яг өнөөдрийн таны хийсэн хөвлийн бохирдол анхаарлын төвж байлаа. Та хэсэг чимээг өсөн шүү дээ. Тэгээд одоо өнөөдөр ингээд үндсэн хуулийн асуудал гэдэг бол үнэхээр суур асуудал. За энийг одоо ялангуяа тэр санал асуулга гэдэг бол та хэллээ шүү дээ. 101 удаа 2 удаа болдог. Хурлын одоо шийдвэрээс хүчинтэй гэж энийг та тайлбарлахгүй. Тэгээ энэ аливаа улс оронд ард нийтийн санал асуулга гэдэг бол маш их хямарсан, маш их хүнд хэцүү. Зөвхөн одоо нэг парламентын түвшинд яриа шийдэхэд учир дутагдaltaа тийм их том асуудлуудыг ард түмнэрээ хэлэлцүүлж хаглуулдаг. Тэгэхдээ тэр нь бол асар ойлгомжтой байдаг. Тийм үү үгүй юу? Энэ үү тэр үү гэдэг ийм л одоо тодорхой ийм одоо зүйлээр асуудаг. Санал асуулгаа үр дүнтэй болгохын тулд хүмүүст маш ойлгомжтой болгож иж ингэж асуудаг. Эхлээд ойлгуулах хэрэгтэй. Эхлээд ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт асуулт нь маш их тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. Хариулж болохоор байх хэрэгтэй. Ямар ч төвшингээ, ямар ч боловсралтай хүн хариулж болохоор тийм л одоо байх хэрэгтэй л да. Тэгэхээр өнөөдрийн их хурлаас хэлэлцүүлээд байгаа төсөл бол тийм байхгүй. Маш их олон зүйлийг хамж хэмээд бичээд тэгээд одоо санал асуулга гэдээ гаргаж байгаа. Тэрний үндсэн санааг нь харахаар зэрэг ерөнхий сайдд нэлээд одоо ерөнхийлөгч байсан их хурл байсан зарим нэлээд олон эрхүүдийг ерөнхий сайдд төвлөрүүлье. Тэгээд нэг хэсэг их хурлын гишүүн нөгөө давхар дээлтэйгээ баяа гэсэн одоо ийм л агуулгатай. Тэгээд ерөнхийлөгчийг одоо нийт ард түмнээс сонгодгүй байя гэсэн ийм л одоо зүйл ойлгож байгаа юм. Яг одоо тэгээд тэрний цаашаа бус үндсэн хуулийн бусад заалтуудтайгаа яаж холбогдож байгаа юм, юу болж байгаа гэдгийг өөрснөө ч ирнэ ойлгож байгаа улсын үгүй юм уу бүү мэд. Зүгээр хүслээ бичсэн болтоо ийм зүйл байгаа юм. Тэгээд энэ их болох одоо асуудал ингэж асууж байгаа. Энэ санал асуулга гэдэг зүйлийг ач холбогдлыг бол ойлгохгүй байна. Энэ үргэлж төр ингэж хэрэгэлдэггүй хаяа хэрэгэлдэг механизм байгаа юм л та. Тэгээд дээрэс нь болохоор ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулаад тэгээд энэ санал асуулга явуулах гэж байдаг. Уул нь бол хоёр асуудал нэгэн зэрэг явж болдог л да хуулиар. Гэхдээ тэр нэг нэгийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл
Хэрвээ ард түмэн ерөнхийлөгчийг парламентаар сонгодог болъё гэж шийдчих юм бол ерөнхийлөгчийн сонгуул явуулах шаардлагагүй болно шүү дээ. Гэх мэтлэр ийм зүйл дээр анхаарал хандуулаач гэдэг л одоо зүйлээр олон нийт танд хэлсэн юм л да. Нийгэм эдийн засаг ёс суртахууны жоохон тийм бас хямрал гэдэг юм уу одоо үйл ойлголт үүсэж байгаа нөхцөлд үндсэн хуулийг л өөрчлөх бүх юм сайн болно гэдэг юм ойлголт байна. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж хийх шаардлага байна таа гэж бодож. Ер нь өгтөр жаахан тийм хүндрэлтэй гэдэг бол одоо асуудлыг их бүдгэрүүлж л одоо бид яриад байгаа юм. Яг улс орныхаа амьдрал бодит байдлыг харах юм бол хүндрэлтэй гэдэг бол одоо их хөнгөн сонсогдно. Одоо хүмүүсийн аж амьдрал, нийгэмд баялаг бүтээдэг пүс компаниудын байдал, за тэгээд цаашаа улс орны төрийн удирдах чадвар, бодлого шийдвэр тодорхойлох чадвар гэдэг ингээд одоо амин чухал асуудлыг аваад үзэхэд бол гурвуулаа одоо нойл байгаа шүү дээ. Хүндрэл гэдэг нь хэлбэр доош. Энэ бол цаашаа ингэж удаа үргэлжлэх юм бол нийгмийг тогтворгүй байдалд хүрэх аюултай. Тогтворгүй байдалд хүрэх юм бол нэг бол дарангуйлагч тогтгоо. Тэрнээс урьдчилан сэргээж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй юм аа. За ер нь бол үндсэн хуулинд асуудал байна гэж олонтой ярьсан. Одоо улс төрчин ч ярьдаг одоо бүгдээрээ үндсэн хуулиар нэг өөрчлөлт гэсэн бодол байгаа байх. Гэхдээ яаж өөрчлөх үү гэдгийг бол одоо их бодох ёстой шүү гэсэн мөртлөө бас тодорхой юм хэлдэггүй. Ийм одоо улс зөндөө байна л да. Тэгээ хамгийн анхных нь бол одоо энэ их хурлаас нэг ийм төсөл гарч ирсэн. За тэр ажлын хэсэг дотор нь байсан санал нийлээгүй хүмүүсээ одоо хөөгөө явуулчихсан байж ах шээ те. Бас тийм үйл явдал болсон байлаа. Тэгэхээр зэрэг энэ санал асуулгаа бол тодорхой болгоо. Ингэж явах юм бол одоо энэ бүх нийтээр эсэргүүцье. Ойлгомжтой болгож өгөө гэдэг шаардлагыг бид тавих хэрэгтэй юм аа. Юугийн асуух юм? Юу асуух юм? Ерөөсөө ойлгомжтой байгаа шүү дээ. Ерөнхий сайдын эрх мэдлийг дээр төвлөрүүлсэн одоо үсэх засаглалын тогтолцоог бий болох уу? Эсвэл ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчдөр үү? Энэ хоёрыг ингээд хоёулангийн санал асуулганд гаргачихын оронд ганцхан ерөнхий сайдыг өргөн эрх мэдэлтэй буюу өөрөөр хэлбэл намын одоо нөлөө оролцоог улам бэхжүүлсэн ийм л одоо төслөө гаргачихад тэрийг ингээд нийгэм тулгаад ингээд яваад байгаа байхгүй юу? Тэ. Хүний одоо амьдралын цаг хугацааг харах юм бол 27 жилд бас том үе шүү дээ. Нэг үе шилждэг үе. Тэгээ та бол бас эргэл телевизээрээс өгтөө одоо бид нар мохорл орчлоо гэж улс төрчд. Бодлого тодорхойлж байгаа хүмүүс мохорл орнох одоо яагаад орчих вэ? Одоо цаашдаа яаж ахлах вэ? Тэгээ миний тэр мохорлд бид орсон шүү гэдэг хүмүүс тийм бас сочир туссан байлаа. Одоо энийг нуугаад явах уу? Үнэн одоо төрс өрөх юм л да бидний. Мохордлд орно гэдэг нь яах вэ, юу хийх вэ гэдгээ мэдхээ байсан гэсэн үг биш. Зүгээр л энэ өнөөгийн хүнд байдлаас гарахад гарцуулахгүй байгаа гэсэн байхгүй юу? Жишээлх юм бол нэг гайгүй боловсон хүчин томилоод чадварлаг хүмүүс аваа явуучихээр болж өгдгөө, саад бэрхшээл янз янз юм болоод байдаг. За улс орны одоо хөгжлийн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулалтын дистрал, олсон зөөсөн жаахан мөнгө зарцуулах юм дээр харсаар мэдсээр байтал буруу зарцуулдаг. Өнөө маргаашийн одоо зүйлийг аргасаас юм руу явцгаадаг. Эсвэл нэг сонгуулийн юунд зориулсан юм хийдэг. Тэгэхээр энийг хараад хамгийн гол нь энэ болохгүй үтгэхгүй юм байгаа мэдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр шийдэх гэхлээр зэрэг шийдэж болдог. Тал талаас нь гацаагаа зогсоогоод тэгээ эн чинь за энэ намын үед яах вэ? Нөгөө намын үед яах вэ? Энэ ерөнхийлөгчийн үед яах вэ? Тэр ерөнхийлөгчийн үед яах вэ гэж харсаар байгаад одоо бүх вариантыг дуусгаад тэгээ мохортолд орж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө энэ байдлаас гарах гол юу бол энэ ерөнхийлөгчийн засаглал тогтоож үүсгэх засаглалыг энэ төрийн аливаа үйл ажиллагаанд тал талаас нөлөөлдөг энэ нам бүлгэл бусад нөлөөллийг арилгаад үүсгэх засаглалыг одоо ерөнхийлөгч шууд ерөнхий сайдаа томилоод хариуцлага хүлээгээ явуулдаг. Ийм байж энэ бүх байдлаас гарах юм байна гэдэг ийм л юмыг би харсан хэлээд байгаа юм л да. Тий, наач одоо ингэ зарчмын их том юу та агуулга хэлж байгаа юм л да. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг бол 92-ын үндсэн хуулиар их ярилцсан шүү дээ. Ерөнхийлөгчөө парламент юу. Тэгээ парламент сонгосон. За ингээд 25 жил боллоо. Одоо та бол энэ явахгүй нэ гэж хараад ерөнхийлөгчийн засаглалыг сонгох гэж байна. Таны үзэл бодол? Яг анхнаасаа бол улсын бахарлаас оруулсан үндсэн хуулийн концепц бол явцын өөрчлөгч гэсэн юм л да. Тэг өөрчлөгч гэсэн. Тэгээд энэ дотроо үндсэн хуульчин бас нэг институт хоорондын зөрчил агуулсан тийм юмнууд орчихсон юм.
Би түрүүчийн телевизээр бас хэлсэн шүү дээ. Энэ би 20 хэдэн жилийн 23 жилийн өмнө би энийг сонд ярилцлага өгсөн юм аа. Дотроо зөрчлөө агуулгатай болцсон шүү. Энэ бол цаашаа биднэрт хүндрэл учруулж болзошгүй гэд хэлээд яваад 1994 он тарих хэлсэн. Яриад яваад байгаа юм. Тэгэд энэ хүндрэл одоо гарч ирсэн. Тэгэхээр одоо энэ үндсэн хуулинд одоо бид нар шинэ 27 жилийн дотор нэг дордуулсан 7 өөрчлөлт гэж нэг л юм хийсэн. Сүүлд тэрийг 3 зөвгөөл одоо хүртэл яриад байгаа. Тэгээд тэрнийг одоо тулхтаа тогтоо ярьж хийгээгүй одоо эргээд тэрүүл болоод байгаа ус чинь одоо дахиад нэг ийм одоо ойлгомжгүй өөрчлөлтөө хийх юм бол тэр дордуулсан 7-оос 7 дор юм болох ийм аюул байгаа юм. Тэ. Үндсэн хууль гэдэг хүн харахад бол ингээд маш их ерөнхий юм шиг мөртлөө асуудал бүгд үндсэн хуулийн агуулга зарчимдаар очиж тулдаг. Энэ бол маш чухал баримтчих байхгүй да. Тийм учраас болгоомжтой хандах ёстой. Гэхдээ энэ дээр одоо төр зүрийн ашиг сонирхол төр зүрийн одоо боломж бий болгохын тулд энийг ашиглаж өрөөсөө болохгүй. Огт болдгоо юм бол энэ. За бусад юмар одоо оролдож болдгоо юм. Энэ бол үндсөөлөөр тоглохгүй байж болохгүй. Энэ одоо тэгээд та ерөнхийлөгчийн засаглал хэрэг юм биш одоо үндсэн хуульд маш том өөрчлөлт орно үү? Орж иж хийх үү? Яг би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хийсэн. Энэ 30-аад зүйл дээр нэмэх хасах тийм зүйлүүд эсвэл зарим нэг талаас нөгөө төрөнд оруулах тийм юм хийсэн. Тэгэхээр энэ дотор бол яг би тэр дэд ерөнхийлөгч нэг одоо институт оруулсныг учраас 30 гээд болчихж байгаа. Тэргүүгээр бол нэг 20-аад тийм зүйл өөрчлөх. Тэгэхдээ хамгийн гол нь ард иргэдээс асуух юм нь бол ерөнхийлөгч ард түмнээс сонгогдоод ерөнхий сайд засгийн газараа томилоод тэгээд хариуцлага хүлээгээд ингээд босоо удирдлагын тогтолцоотой ийм одоо гадны нөлөөгөө гүйцэтгэх засаглалтай байх юм уу? Намын дарга ерөнхий сайдтай, намар төвтэй ийм одоо эрх мэдэл төвлөрсөн төртэй байх юм уу гэдэг ийм маш ойлгомжтой тодорхой ойлгомжтой юмыг ард түмнээс асуугаад шийдвүүлээд ард түмэн за энэ замаараа явна гэх юм бол тэрэнд нь тааруулаад мэргэжлийн хуульчид өөрчлөлтийг хийгээд ингээд баталдаг юм ясан байна л да. Одоо эрэг талаас нь харъя л да. Одоо монголчууд эзэнтэй чимшиг эзэнгүү чимшиг засгийн газар нэг өөр, ерөнхийлөгч нэг өөр, их хурл нэг өөр ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр таны үйл санаа бол ерөөсөө нэг гарцаа ингэж хийж байна. Гэхдээ бүх юм нэг гарт биш л дээ. Тэгэхээр ерөнхий агуулга засгал буюу одоо ингээд баталчихсан хуулийг хэрэгжүүлэх, баталчихсан бодлогыг хэрэгжүүлэх, цаг үеийн ажлыг ерөөсөө гүйцэтгэх засгал нэг гартаа бариад шулуухан хийе л гэж. Тэр хууль тогтоодог улсууд нь хуулиа тогтоогоод их хурл тэндээ ажиллаж ба, шүүхийнхэн тэндээ ард түмнээс сонгогдоо гарч ирээд ажиллаа хийж ба. Гүйцэтгэх засгал бол ингэж цаг алдаж маргаж суудаг зүйл биш ээ. Гэхдээ та нар хараад байгаа үстэй. Ерөнхийлөгч ч гэсэн одоо ингээл их хурлаар очиод ингээл болохгүй байна гэдэг ингээд болохгүй байна шүү гэж ингээд шүүмжлээд байдаг. За эртээр нэг манай хуучин төрөөч ерөнхий сайд бас хэлж илээ. Ерөнхий сайд гэдэг чинь одоо ер нь тийм эрх мэдэл олигтой юм байхгүй шүү дээ. Нэг 10 хэдэн сайд 76 их хурлын гишүүний одоо мэдний харцаар л байдаг. Амд орол ингээл ингээд яваад байдаг тийм. Их хурлын гишүүд нь эхлээд тэр 76 гишүүн чинь одоо тэр ерөөсөө айлын эрх хөгшийг авирлаад тэнтэй хариуцлага эсвэл гэдэг ингээд байхгүй. Тэгээд энийг харал да. Хаана хин юу шийдэж болохоор байна. Хин юу шийдэж чинь болохгүй байгаа энэ дээр харагдаад байгаа үстэй. Ерөөсөө тийм. Энэ одоо магадгүй засаглалын бас хямрал гэж хэлж болох уу одоо энийг бол. За хямрал гэж арай хэлж болохгүй. Ер нь зүгээр хямрал гэдэг бол сонгодог утгаараа төрийн байгууллагууд ажиллаж чадхаа байчих хэлдэг. Монголд бол хямрал нэг удаа ажиглагдсан. Тэр 7 сарын 1-ний үйл явдал болсон шүү дээ. Тэгээд 5 хүнийг хойноос нь хөөж буудаж алсан. Тэгээ хүн амны хэрэг боллоо. Энэ бол нийгмийн хэв журам сахиулах асуудал биш боллоо гэд эрүүгийн хэрэг үүсгэхэд прокурорын дэргэд мөрдөн байцаах газар тэр буудсан цагдаануудыг шалгаад өгсөн чинь цагдаагийн байгууллагын дарга нар нь хүмүүсээ удирдах авчираад прокурорын дэргэд мөрдөн байцаах байгууллага үйл ажиллагааг төрийн байгууллага ажиллагч шууд зогсоосон. Тэгэхээр чинь тэр прокурорын дэргэд мөрдөн энэ нийгмийн хэв журам сахиулах хэвээр цагдаа руугаа хэлэхэд цагдаа энийг хийгээд өгсөөр жинхэнэ төрийн хямрал гэдэг чинь төрийн институтууд ингэж ажиллах байхыг хэлдэг юм л да. Энэ бол төрийн хямрал биш юм. Яг нарийн дээрээ бол одоо бодлогын хямрал юм. Бодлогын хямрал. Бодлогын хямрал чинь тэгээд бодлогын хямрал гэдэг чинь бол одоо төрөө ямар зарчмаар удирдах вэ, тийм ээ? Боловсон хүчнээ яаж сонгож явах вэ? Хөгжлийн застралаа яаж авч явах вэ? Тийм ээ? Гэх мэтийн олон зүйлээ ингээд аливаа төр улс чинь ингээд тодорхой болгоо явчихдаг. Тэрийг болгож чаддгүй, тодорхой болгож чаддгүй. Тийм юм да. Тэгээд та бол яг улс төр зүй учраас хариулахгүй байж магадгүй, бас хүнд байж магадгүй. Ер нь ерөнхийлөгчийн засаглал
гэж ярих бол бас магадгүй зүг байж болох юм. Одоо парламент шийдвэр гаргадаг. Ерөнхийлөгч үгээ хэлдэг. Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Энд гурав шиг салаад байгаа юм шүү. Эзэн бийгүү. Энэ хариуцлах хүлээхгүй. Гээл одоо дахиад ерөнхийлөгчийн сонгуул болно. За тэгээ боллоо. Ерөнхийлөгч гарч ирлээ. Парламент байхаа хандж үг хэлнэ. Засгийн газар чиглэл өгнө. Засгийн газар сонсч магадгүй сонсохгүй ч гэж магадгүй. Тий. Хуулиараа тийм шүү дээ. Тий. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийг ерөнхий сайд зөвшөөрч гар өсөхгүй бол тэр бол үйлчлэхгүй. Тэр одоо ийм засаг байх хэрэггүй нэ? Гэхдээ энэ болохгүй. Энэ амьдрал дээр болохгүй байна гэдэг нь одоо бидний төвшөнд биш жирийн хүмүүсийн иргэдийн төвшөнд ойлгомжтой болцсон. Одоо энд гарц хэрэгтэй. Гарц хэрэгтэй гэдэг ихтэй зэрэг ерөнхий сайд төвтэй, намын дарга төвтэй ийм засаг байгуулна гэдэг ингээд зөрөөд байна л да. Би энийг шүүмжлээд байгаа. Болохгүй наа чи. Та нэг энэ чинь нэг буланд хойлоод эргээд ирэхэл байран дээр ирдэг хорвоо шүү дээ. Тэгэхээр чи одоо нэг ялаад дахиад нэг ялагдаад хүрээд ирэхэд энэ чинь шал өөр болцсон сууж шүү дээ. Энийг наад зах нь энийгээ бодох хэрэгтэй шүү дээ. Би одоо айл хэвлэл төгсөн санахгүй зүгээр таны ярилцлагын үншлүү нэг сон дээр өгсөн яваал өглөөр гарна гэж нэг тийм үү. Өглөөр гарны нэг өөрсөхгүй. Өглөөр гэдэг чинь чухал үг шүү дээ. Бас Монгол гоё үг тийм үү. Одоо байшин барих тийм үү нэг модон идэх өглөөр гарны янзлдаг шүү дээ. Тийм өөрсдийхгүй бол одоо нэг хоёрын хооронд тийм өнгөн өөрчлөлт явахгүй юм шүү. Өглөөр гарны өөрчлөлт хийх гэхээс илүү би юмыг өглөөр гарна бодож одоо тийм ултаас өөртөө ингээд юмыг шийдэхгүй байна гэж би шүүмжилсэн юм л да. Өөрөөр хэлбэл ингээд нэг үйл явдал болоход яг хараад анхны төрсэн сэтгэлээрээ. Тэгээ тэр нь бол цаана зүгээр хоёрын ажил амьдрал биш төр улсын маш чухал шийдвэрүүдийг ерөөсөө сэтгэлийн хөөрлөөр өнгөн юугаараа ингээд бодлого сэтгэлийн хөөрлөөр тэгээд тэргээ зүтгүүлээд байна. Тэгээд яагаад юм болчихоо гэдэг ингээ бүр учир шалтгааны нь болоод тэгээ өглөөр гаргана гэдэг одоо Монгол үг л дээ. Одоо хар ухаанаар одоо сандал утгаас сандал яагаад жайж гэнэ дээ өглөөр зэрэг аваашиж бүр өглөөргөө нүзэж хар гэдэгтэй бараг л хар ухаанаар дүүх юм байлгүй. Тэгээд мотын шант гажууд хийж гадаг. Тэгэхээр энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын тулд за хаана юу болохоо байчаад байгаа. Энийг ингээд өөрчилчихээр энэ ийшээ болно, энэ ийшээ болно. Энэ ингүүл ийм аюултай, ингүүл ингэ сайн талтай гэдэг ингээд бүгдийг байгүй ингэж бодож тэгээд энэ зөрчил юуг арилгачгаа за одоо энэ болж ийн гэвэл дуурдаг байя. Энд чинь тэгж одоо хүн гээсэр хандаж болох байл гэдгийг би хэлсэн юм л да. Энэ одоо тэгээд учир шалтгааны хэвлэл их зөв сонсогч байгаа. Тэгээ одоо манайд энийг хүлээж авах тийм улс төрийн нөхцөл байдал байна уу? Одоо манай хоёр нам одоо юу гэдэг үндсэн хоёр нам Монгол Ард энэ марсламч ингээл нэг нэгөө үүсгдэг ийм л одоо систем өрөмж олон жил явлаа да. Тий. Өчигдөр шүүмжилжсэн юм аа өөрөө гарч ирээд дахиад хийгээд ундаг. Тий. Тэгэхээр зэрэг миний бодол бол ер нь зөвл юмыг бол одоо даруй хийх хэрэгтэй. Хин ч байсан хүлээж авах тавьж болохгүй. Тий, альч номер байсан тийм үү? Би ерөөсөө энэ өөр бол олигтой гарч харахгүй байгаа. Тэм учраас би ерөнхийлөгчийн засаглалын төлөө нийгмийн хөдөлгөөн өрнүүлэх энэ төлөө би бол тууштай цааш ажиллана. Яагаад гэвэл бид нар 27 жил төр улсын ажил зүтгэсэн магадгүй энэ том өөрчлөлтийг эхлүүлсэн хүмүүсийн үүрэгч байж магадгүй. Энийг тодорхой хугацааны дараа 20-30 жилийн дараа хараад энэ алдааг засч өгөөд тэгээд нийгмийн зөв замдаар нь гаргаад залуу үедээ өгөх тийм бидний түүхэн өөрөгч байж магадгүй. Тэр үднээсээ л би хандаж байгаа. Одоо энэ одоо юу гэдгийг улс төрийн том лидерүүдийн хоорондын ойлголцол өөр байдаг байх л да зүгээр тэгтээ бидний дээр нэг л хөхтөнгөр байгаа шүү дээ. Нэг л ардтан байна. Нэг ном гарахаараа л нөгөөтгөө бүр огт үүсгдэг. Нөгөөтг нь гарахаар үзэн гаддаг. Энэ одоо хизээ зогсох бол таяа. Хүмүүсийнхаа яг одоо нарийн дээр бол энэ намууд чинь бол хүмүүс бүр итгэхэ байцсан шүү дээ. Яг тэгвэл энэ улс төрийн намууд чинь тэр хүмүүсийн үзэл бодол итгэл үнэмшлийг тээж явах хэрэгтэй. Тэр хүмүүсийг тодорхой зорилго тэмүүлээд хөтлөж явах хэрэгтэй. Тэ үйл ажиллагаагаараа зорилгоороо. Тэгээ тэр нь байхгүй болсон. Ингээд хүмүүс бол үнэхээр одоо алдагдсан байгаамаа. Өөрөө хэллээ шүү дээ бидний дээр хөхтөнгөр байгаа гэж. Ард түмэн маань хүмүүс маань юу бодож байгаа бол гэж хоромхон зурчсан хэрэгцүүлж бодох хэрэгтэй шүү дээ. Ялангуяа одоо залуу үе маань ихэд бол дэлхийн хаач очсон одоо ингээд хөгжингөө тэгээд нэр төртөө ийм сайхан одоо хүчрхэг ийм сайхан улсын иргэн байх юмсан гэж хүсэж байгаа. Тэрний хэмжээнд байх гэж залуучууд байна хүмүүс байна их чармаадаг ахуй амьдралаа өөд татах гэж энэ орчноо сайхан болох гэж үздэг. Тэгтэл өөрснийх нь одоо төр засгийнх нь байж байгаасаараа байсгийгаал хямарчдаг энэ тэндээс юм гойгоо түүгээд явж идэг гэд энэ хүмүүсийн сэтгэл санаа наад зах нь гундуу байна шүү дээ. За энэ их одоо чухал сэдв юм аа. Тэгээд энийг одоо бид нар ойлгох байлгүй дээ. Энэ цаг хугацааны асуудал байна. Айлаас одоо бас хүлээн авах байлгүй. Цаг хугацааны асуудал гэдгийг бол одоо бас ойлгосон зөв гэж байгаа юмыг цаг хугацааны хувьд хоошоо тавиад байх юм бол улс оронд л хохиролтой, хүмүүст л хохиролтой.
Тийм учраас зөв гэж байгаа юмыг бол даруйхан шуурхаа хийх хэрэгтэй. Тэр тусмаа өнөөдрийн манай энэ нөхцөл байдал бол даруйхан зөв шийдэл зөв гарцыг хүлээж байгаа. Ийм л. Тийм ээ. Дэрлэгжүүлээд одоо би зүгээр танаас нэг сонир асуулт асууя л да. Та бол Арчилсан намын том лидерүүдийн нэг. Одоо маш олон яам толгойлж исэн, өндөр албан тушаал ажиллаж исэн. Тэгээд Арчилсан нам тодорхой хэмжээнд ирэх барихад заавал таавал намын даалгавраар боловсролын соёлын үз солилцсон тий? Сольж исэн. Солихгүй шаарга байхгүй. Ярил төвхтэй шүү дээ. Төвхтэй тий. За өөрийнхөө одоо шийдээд ганц нэг хүн энтэн томчлоо зэрэгэл тэгэл одоо намаас өгсөн хүн аваагүй гэл наазах нь ховж ивэн салж өгөхгүй хэцүү байдаг юм л да. Ер нь бол төрийн ажил залгуулахад хэцүү болцсон шүү дээ. Маш төвхтэй болцсон. Тэгээ би тэр нэг мохордол байдалд орчод байна гэдэг чинь их олон зүйлээ шалтгаанаас би хэлсэн юм л да. Харсаар байтал нүдэнд харагдаад байгаа зөв юмыг хийж болдгоо болсон ийм л цаг үе байгаа байхгүй. Эндээс салж ээж явах монголчууд яхан арай өөр болох байх та. Тэгнь. Ер нь бол би өөрийгөө зоригжуулаад байгаа нэг зүйл бол одоо тэр философийн шинжилгээ ухаанд вэ л дээ. Нийгэмд хувь хүний гүйцэтгэх үүрэг оролцож байдаг. Энийг бол одоо хөнөгтний альч одоо философичд хүлээн зөвшөөрдөг. Нэг одоо хувь хүний ядаж зөв болох вэ нэг удаа хэлж тий. Нэг одоо өдөртөгчийн буруу алхам бол улсыг 100 жилээс буруу юм руу хөтлөнө. Тэр хүн зоригтой зөв байгаад алхах юм бол 100 жил арч урагшаа ахиулж болох одоо ийм байдг юм аа. Хэдийгээр арчсан нийгэмч вэ ямар нийгэмч вэ. Тийм учраас энд бол энэ улс нийгэм одоо тодорхой тийм үзэл санаатай байсан, үзэл санааг агуулсан энэ зөв шүү, ийшээ явсгая гэж хүмүүсийг уриалсан тийм үзэл санаа өгүүлэгдээд байгаа учраас л би энийг гаргасан. Тий, одоо ингээд ерөнхийлөгчийн засаглалтаа болчоор ч одоо нэг хүнээс хараат болчихноо, улс орон худалдагчнаа. Одоо энэ чинь хэцүү, заавал тэнэгчсэн 76 байх хэрэгтэй гэдэг ийм үзлүүд нийгэмд байдаг. Гэдэг юм ихтэй би одоо нааш хэдэн телевиз дамжаад л одоо тийм бишгээ яриад байгаа. Та дахиад хэлж байгаа. Дахиад хэлээ л одоо. Эрх мэдлийг нэг талд нь төлөвлөрүүлээ гэдэг байгаа. Ерөнхийлөгчдөр үү? Ерөнхий сайд дээр үү гэж. Тэгээд ерөнхийлөгчдөр ихээр энэ дарангуйл тогтноо, гадны нөлөөнд орчихно гэдэг. Ерөнхий сайд болохоор тэгдэг юм л дээ. Адилхан шүү дээ. Энд эрх мэдэл байна уу? Аль эрх мэдэлтэй бусдыг сонсдгоо болчихвол юм бол ялгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо тийм үндэслэлтэй одоо тийм өгөөсөх юу зүйл биш ээ. Ийм юмар одоо бид арга цааш худлаа цаг үйл өнгөрсөн гэж таашаа. Өнгөрсөн. Ер нь бол мэдээж хэрэг над дотор тийм болгоомжил анхнаасаа байж лээс. Өөр анхнаасаа байж лээс. Тэгээл энэ ажил амьдралын явцдын төрийнхээ ажил албыг тэгээ бусад одоо ерөнхийлөгчийн засаглалтын улс орнуудын ажил амьдралыг хараад харьцуулаад ингээ яваад байхад бол энэ бол шал өөр юм байт юм байна л гэж байна. Тэр төрөнийг углуурах гэдэг нэг гоё Монгол бирлээ шүү дээ. Одоо ингээ нөгөө нэг бие цаад гэрээ цаад төрөөсөс гэж. Тэгээд одоо Монгол айлаар бол ингээ гэрээ ийсэн байна. Гэрээ эзэгтэй байна. Хүүхдүүд байна тийм үү? Одоо энэ чинь нэг тодорхой жижигхэн төрөвчтэй гэрээ. Тэгээд тэнд байх учир утга одоо олж явах хэцүү байна да. Гэрээ эзэн одоо ийм. Одоо хараханаар гэлээ шүү дээ. Нэг айлын. За нэг ерөнхийлөгч нь одоо ийм. За ерөнхийлөгч нөхөр гэж бодлоо да. Эхнэр нь хасгай газар гэж бод. За нэг хэдэн хүүхдүүдтэй. Тэгээд одоо амьдрал ахуйгаа шийдэх ёстой болж яадаг. Малаа бэлчээд юугаа хийн одоо бизнесийн юм ашаар нь ингээд нөхөр нэг юм хэлдэг эхнэр нь чи бол битээ димээ мэргээ зогсооч гэн эхнэр нэг юм хэлнэ хүүхдүүд нь таллаас нь орж ичих гээд ингээ болохгүй ингээ тэр айл ямар нэгэн шийдэлгүй байгаад өвлөлтөд харагд шүү хүнд байдал орно үстэй одоо нэг тийм шүү манай Монгол яг л одоо хар ухаанаар зүйрлүүлэл тийм болчиход байгаа. Тэгэхээр аавга та бол ерөнхий чиглэлээ бид өгчих яаж хийхээ би мэдээгээд ерөнхийсээ эхнэргоо гэрээ ажил амжуулаа явчихсан. Тэгээд вайл одоо гэдэг байгаа юм шүү дээ тий. Хүүхдүүдийг цаа яг та нар саналаа гэлээд юм хэлээ байжаа гэдэг. Тий. За энэ одоо таны хэлсэн тэр мохордол байдлын одоо гол юу юм байна да. Тий. Үндэс Бид хийж марахгүй дээ. Ер нь нийгэм маань төр улс маань өөрөө ирэхгүй танаас ингээд гараад ирд юм. Монголын улс төрийн систем бол ийм мохордмол ийм байдалд орсон гэдэг бол бүгдэнд ойлгомжтой. Одоо цорын ганц зүйл зөв гарцыг л одоо бид гаргах ёстой. Тэгэхдээ би бол нийгэмтэй санал нэг байгаа. Энийг бол хэн нэг мэдэмхийж гаргаж болохгүй.
Ерөөсөө ард түмнийхээ өмнө маш ойлгомжтой асуулга явуулна гэж би хэлээд байгаа шүү дээ. Ер нь чинь төрийн удирдлагын тогтолцооны систем өөрчлөнө гэдэг бол тийм ч одоо энгийн зүйл биш. Тийм учраас иргэдээс заавал асуу шийдэх хэрэгтэй, асуухтаа бол маш ойлгомжтой болгоод тэгээд л асуугаа шийдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн сүүлийн 2 өдөр одоо ингээд юу байлаа? Сонирхлын төрчлийн хууль гэж баахан ярьлаа. Тэнд ч одоо баахан хүн шоронд хийх гэж байгаа юм яриад. За одоо ингээд хүн гүтгэн доромжлол одоо гэж яасан ч манай хэвлийнхэн ч бөөс өрөөлөл одоо энэ өчтөр телевизээ одоо эфирээр баахан улаан одоо төгшөөр зарлал инглээ шүү дээ. Сонинууд хар нүртэй гараад сайтууд нүрээ харуулаад энэ одоо би бас бодоол байна л да. Энэ одоо ямар ч бодох тийм. Би өнөө хэлэхэд одоо ингээд энэ сонгуул суудлын ажил ихтэй хүн амьтантай уулзаад телевизээр юу гараад юу болоод байгаа үнэхээр хамж харж чадахгүй яваад байгаа. Би одоо зүгээр телевизээр сонссон хэмжээндээ хариулт өгөх юм бол нөгөө хөглөөрөхгүй юм яачих гэдэг юу болцсон яг яачих гээд байгаа хин нөгөөх нь юунд нь дөрвөөцөд байгаа гэдгийг бас эргэж нэлээд сайн харах хэрэгтэй болж байна та тийм. Үгүй яг сонирхлын дөрчлөхээр одоо хүнийг гүтгэж болохгүй. Гүтгэх юм бол гээд хариу сарыг өндөржүүлсэн юм байл л да. Одоо 100 сая байгуулга бол иргэн бол 10 сая гээд. Тэгээ энэ тоон дээр л одоо манайхаа эмзэглэж юм л да. Тэгээд одоо мэдхгүй яагаад. За миний байр суурь бол ийм л байсан юм л да. Хүнийг гүтгэж доромжлох их олон хэлбэртэй. Хүнд хөнгө янз бүрээр. Хэрвээ тэр гүтгэсэн юмуд доромжилснаас болоод хохирол учирсан байх юм бол шүүхээр хохирлыг тогтооно шүү дээ. Эд материалын хохирол, ёс суртахууны хохирол одоо юу байдгийг те. Энийг тогтоогоод ийм хохирол учирсан гээд хохирол учирсны тодорхойгоор тогтоох юм бол энд хариуцлага хүлээлгдэг бай гэдэггүй зарчимтай хүн ерөөсөө. Тэрсгүй одоо ингээд би өөр чинь нэг юм хэлчихдэг, муу хэлчлээ. Тэнд одоо өөр нэг авч хэлцэхгүй бол тэнд ямар хохирол байх вэ? Гэтэл би нэг жишээ хэлээд идэх. Дарханд нэг юм болсон шүү дээ. Нэг эмэгтэйг доохтой юм аа гэдэг ингээд зарлаа хийсэн. Тэгээд тэрнээс тэр гэр бүл салаад тэгсний дараа тэр гэр бүлийн нэг нь амиа хорлоод ингээд дууссан шүү дээ. Тэгсэн тэр бол хотлоо байсан. Тэгэхээр зэрэг эн чинь ноцтой хор учирч байгаа үстэй. Гэтэл зарим хүнд бол эд материалын хохирол очино. Тэгэхээр ер нь бол хүний хэвлэл нийтлэх эрх чөлөөнд халдахгүйгээр тодорхой хувь хүний хуулиар хамгаалуулсан эрх ашигт хохироод тодорхой хохирол учирч үгүй юу? Тэгээд тэр хохирол нь их бах хэмжээгээр ямар байна гэх тэнд нь ялгамжтай хандж чаддаг бол энэ ухаалаг төрийн шинж. Зүгээр нэгийгээ доромжлоо салаавч үзүүлээд тэгээд орхиж болохгүй. Зүгээр нэг одоо юу ясныхын төлөө чи хүн юм хэтрүүлээд байна. Хэтрүүлээд одоо ингээд 100 сая гээд ингээд байхаар чинь энэ нийгэм чинь ингээд бид нар чинь нэг хоёр тишээ савлуулад байх юм л та. Ерөөсөө юмыг нэг тийм нарийн одоо ингээд наацаа цаантаа хийж. За тийм. За дөрлөгөө дарах та Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшнэгээ зарласан. Одоо манай арилжлт намч одоо бас чөлөөтэй олон нэр дэвшүүлээ шүү дээ. Тэгээд таны одоо дэвшүүлэх та мөн бодсон байх та бодоход ер нь л бацаа. Ботогоо юу гэж юм хийсэн хөө. Тэгээд бодохдоо бол намайг хамгийн гол төрхсөн юм бол энэ. Ерөөсөө энэ ерөнхийлөгчийн засаг гэдэг юм энэ юмыг хэлээд өгж байгаа. Энэний төлөө явж байгаа хүн харагдаагүй. Би бас эгэллэзээр хэлсэн. Энэ бол одоо төрийн маш их олон албыг хашсан. Монголын төрд бол би одоо тэр албанаад дутуу гэж гомрох юм алгаа. Энэ л заавал тэмүүлээд авах юм алгаа. Гэхдээ өнөөдөр би 90 оныхоос адилхан сэтгэлийн дуудлагаараа би одоо энэ ингэж одоо шийдвэр гаргалаа гэсэн зарим хүмүүс намайг шоолж илээ. Гэхдээ 90 онд бид юу хийж усныг одоо та бүхэн мэдэн залуу юм мэдэхгүй байх. Бид нар маш тодорхой зорилготой байсан. Улс орноо социализмаас ангижруулна. Энэ нэг намын тогтолцоог хална. Арчилсан тогтолцоотой улс орн бий болгоно гэдэг тодорхой зорилго тавьчихад тэрнийхээ төлөө бид нар өдөр шөнөгүй нойр хоолгүй амь насаа дэмжин тавьж ирсэн. Бид ингэж зорилгонд хүрчихсэн. Би арчилсан холбооныхаа гишүүдэд, би намынхаа гишүүдэд хэлсэн. Та нарыг ард түмэн тоохгүй, хүн тоохгүй байна гэдэг бол бид нар тодорхой зорилгогүй болсон гэсэн үг шүү. Бид тодорхой зорилготой болгоё. Тэр маань энэ хямралаас гаргая, гарц гаргая. Миний энэ гарч байгаа гарцыг дэмжээд аль та нар. Ингээд тодорхой зорилготой болгоё. Энэний төлөө би явж. Би ерөөсөө өөрөө бухимдаад, өөрөө энэ улс оронд гарцгүй болж байгааг хараад би төр улсын ажилд олон жил зүтгэжгээд сэтгэл амар тайван суучихдаггүй байна. Бүр зүйлд нь хэтрүүлээд одоо үндсэн хуулийг өөрчлөлтөд дагуулад өөрийнхөө өөр эсрэгээр нөгөө давхар дээлтэйгээ нөгөө намынхаа байр суурийг бэхжүүлсэн ийм юм хийх гээд байна. Тийм учраас би одоо ерөөсөө өөрөө шийдлээ. Би одоо энэ өөрийн гарц гэж байгаа энэ үзэл санааг өөрөө тэгээд явъя, өөрөө зарлаад явъя. Энийг ажил хэрэг болгоё. Үнэхээр 90 онд би яаж одоо сэтгэл
арай би энэ одоо арчилсан хөдөлгөөнийг үүсгэлцэж орж ирж байсан. Яг одоо би яг тийм л байна. Яг тийм л. Энэ одоо зүгээр хүмүүс янз бүр харж байгаа. Арчилсан нам бол ингээд нэг олон хүн дэвшээд байна гэж. Гэтэл өдөл сарын хайч юм тийм үү? Өөрийнхөө үнэнч бодож байгаа юм илэрхийлэх боломж хайж шүү дээ. Үгүй тэр олон хүн дэвших бол дэвших ёстой шүү дээ. Дэвшихгүй яах юм. Тэрний юу нь муу байгаа юм. Эднийхээ их олон хүн дэвшдэг шаардлагагүй бид дэвших. Нөгөөдөл нь тавьж үгүй. Яг одоо жинхэнэ ёсоор дэвших ёстой. Яг юу бодож байгаа хүмүүстэй гişүүдтэй хэлээд жинхэнэ мөн чанараа таниулаад үзүүлээд хараад одоо тэн дотроос нөгөөдөл нь сонгоод ингээд явдаг. Энэ л зарчим манад нээлттэй нэгвэл зарчим шүү дээ. Харин сайн байгаа байхгүй юу? Тий гоё тий. Олон хүн дэвших. Энэ юм ерөөсөө байхгүй. Явсаар гот энэ улс төрийн нам руу орчих гээд байгаа. Тэгвэл би нэг тэр намын тухай ярмаар байна. Гэхдээ улс төрийн намын тухай хууль гэж би тэгээд намын гишүүнчлэл намаар дамж албан тушаалд хүрдэг, эрх мэдэл рүү ойртдог энэ зарчим жоохон хэтэрсэн биш үү? За хэтэрсэн гэж хэлэх бах те. Өөрөө яг болгоомжтой биз гээд байгаа. Үнэхээр нүдэн дээр хэтэрхээ болохоо байчаад л байна л да одоо ерөөсөө те. Одоо хинч ямар ч хүн одоо сайд дарга одоо төрийн маш өндөр ажилд очиход эргэлзэх гайхгүй юмгүй болсон. Энэ хүн чинь туршлагатай үлээ, дадлагатай үлээ, энэ хүн чинь хариуцлагатай үлээ, ёс зүйтэй үлээ, юу үлээ тэр бол одоо байхгүй болчихлоо шүү дээ. Энэ чинь одоо саяхан хүртэл Монголын төр арай юм байгаагүй шүү дээ. Байгаагүй шүү дээ. Тэгэхээр төрийг үнцэрэг болгож байна. Тэгэл төрийн чадваргүй, хариуцлагагүй, замбраагүй, дэггүй, ёсгүй гэдэг чинь тэрнээс л эхлээд байгаа. Тиймээ төрөл худалдагдсан тийм мөнгөсөн. Тэгээд тэр нэг юм дээр нь арга хэмжээ авах гэхээр энэ манай намаас өмлөгсөн. Эсвэл манай фракцийн хүн. Манай нүд ханд өгсөн. За энийг тэгж болохгүй шүү гэдэг. Ингээд байдаг. Тэгэхээр чинь бол бүхэлдээ л одоо миний мохордлуудын чинь нэг юм шүү дээ. Онцгой. Тэгээд одоо иргэд итгэхээ байлцсны бас нэг том одоо хүчин зүйл болж байна те. Иргэд итгэхээ болчихлоо шүү дээ. Чадвартай хүн байх уу? Мэргэжлийн хүн байх уу? Намд өнгө төсөө байх үү гэж асуудал яваа. Би өнгөрсөн хавар намынхаа нөхдөд хэлсэн юм аа. Сонгуул эхлэхээс өмнө би чи нэг фракцгүй нам болон энтергээд нэг уриал гаргаад бас хүмүүстэй уулзалт ярилцлага хийгээд байсан. Тэрэн дотроо би хэлсэн арчилсан нам засгийн газар барьж авах хугацаанд ажил хийгээгүй хийсээ. Өөр гайхалтай хийсэн. Та нарын хийсэн юм чинь бол ард түмэн өгөөсгөөгүй. Харин бид нар төрийн өндөр албанд очиод төрийн хүний ёс зүйтэй байж чаддаггүй, зарчимтай байж чаддаггүй, хоорондоо хэрэлдэг, эв түнжингүү. Энэ чинь хүмүүс дургуусаад байна. Энэ чинь юунаас болж байгаа нөхөр наад нэг явцсан эрх ашигын бүлэглэл фракцаас чинь болоод байна. Сонгуульд орохын урталд энэ фракцыг алга болгоё. Би энэ ингээд намын дүрмд оруулах өөрчлөлийн төсөл хийгээд ирлээ. Улс төрийн намуудын хуулинд өөрчлөлт хийх төсөл хийгээд ирлээ. Энэ ганцхан арчилсан намд байгаа гам шиг шээ. Бүх намууд байгаа. Наа чи дөнгөж шинэ өөрсөж байгаа нам хүртэл ийм өвчнөр өвчилж байна. Тэгэхээр энэ дүрм журм намын хуулийг өөрчлөё. Тэгээ өөрчлөөд алдаа оноогоо одоо хүлээгээд яриад ингээд ард түмтэйгээ ойлголцоод үн чин сэтгэлээсээ тэгээ дараагийн ажлаа яриад явъя гэд ингээд хэлсэн. Тэгээ сонгуулийн урталд манай нөхдүүд хүлээж аваагүй л дээ. Жоохон хэцүү үес багтал та. За тэгээд одоо та бүхэн ярих хугацаа өндөрлж байна. Би бол таны ярин дээр нэг хоёр зүйлийг бас нэг хоёр хүүгээс тулгуурлаад нэг асуулт асууя. Мухардмлал орцсон байна. Монголоор шинжилгээ гэж. За тий. Тий. Маш товчоор ярих юм бол тий. Мухардмал байдалд орцсон гарч харагдахгүй байна. За энийг өглөөр нь нухцтай харж ягаад гарч гаргацгаая. За тий. За баярлалаа тий. За амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ манай хөтөлбөр өндөрлөө.